Нийслэлийн ерөнхий боловсролын өнөр цогцлбор сургуульд энэ жил 4,000 гаруй хүүхэд суралцж байна. Үүнээс Монгол хэлний олимпиадад 6-аас 12 дугаар ангийн 250 хүүхэд оролцож өнөөдөр шилдэгүүд тодорлоо. Би Монгол хэлний олимпиадаа, уулын олимпиадаа би нэг тэргуун барьж идсэн. Тэгээд би багын багш ирсэн тул одоогийн багш насан багштай маш их талархаж байна. Тэгээд одоо дүүргийн олимпиадаа бас төрүүлэх байхаа гэж бодож байна. Тэгээд би бол маш баяртай. Энэ Монгол хэлний олимпиадад дэд барь эзэлсэн. Тэгээд манай ангийнхан багш, тэгээд манай монгол хэлний багш, тэгээд гэр бүлийнхэн маань намайг амар их дэмжсэн. Тэгээд баяртай байна. Тэгээд удахгүй дүүргийн олимпиадад сайн бэлдээд амжилт үзүүлэх болно. Шалгарсан хүүхдүүд дараагийн шатны дүүрэг болон нийслэлийн олимпиадад оролцох эрхээ авч байгаа юм а. Манай сургууль бол одоо жил болгон амжилттай суралцж байгаа маань олимпиад болон тухайн одоо монгол хэлний чиглэлээр зохион байгуулсан уралдаан тэмцээнд хүүхдүүд маань амжилттай оролцсны үр дүн гэж үзэж байна. Жил бүр хос 800 оноотон хэл бичгийн шалгалтанд, элсдийн ерөнхий шалгалтанд сурагчдын маань дундаж оноо амжилттай байгаа маань нийт одоо манай монгол хэлний 17 багшийн үр дүн гэж одоо миний хувьд үзэж байгаа юм а. Ингээд дараагийн дүүрэг нийслэлийн олимпиадад амжилт гаргаарай гэж нийт шавнартаа одоо амжилтыг хүсье. Олимпиадын гол зорилго нь хүүхдүүдийн суралцах идэвх чармаалтыг дээшлүүлж, бие биенээсээ үлгэрлэх, амжилттай суралцах урам зориг өгөхөд чиглэгдэж байна.